Тэгээ багш үйж байгаа гэхэд 3-2-ийн хийдing гэдгийгсэн юм. Энэ ч ямар ялгаа байгаа юм бэ тэр? Харин би тэгж хэлэх юм уу авчлаа. Ты, сука, блядь! Ой миний хөө хичээлээ сураад ирвөө. За шалгалт нь юу болсон миний хөө? Би тооны хичээл дээр муу авчлаа. За яахгүй шүү дээ юм зума хийгээд тах чинь. Үгүй аа би ингэсэн бохгүй юу? Багш нөө дууж гаргаад 2-3 үйдөө гэхээр би 6 гэсэн юм. Зөв л хэлсэн ба шүү дээ. Харин тий? Тэгээ багш үйж байгаа гэхэд 3-2-ийн хийдing гэдгийгсэн юм. Ч ямар ялгаа байгаа юм бэ тэр? Харин би тэгж хэлэх юм уу авчлаа. Малгсан юм. Тэгээд аав. За. Дараагийн цаг дээр нь бие тамир ороод бие тамир дээр ахаа муугарцсан. Чи очиж эрэхтэй хүүхд байна гэж би тамир дээр муу гараад тахтай юм бэ? Үгүй аав тэр ч бас надаас суулгаагүй маа. Багш номгон зогсох хэрэг номгон зогссон. За. Тэгэд баруун хөлөө өргөх гэсэн байхгүй юу? Тэр баруун хөлөө өргөөд. Тэгэд зүүн хөлөө өргөх гэдэг юм. Өчтэй чи мэдэрэг мот магаараа зогсох юм уу тэр чи тэгээд. Харин би яг тэгж хэлээд муу авцсан. Өөй зол юм хуцлаа гэдэг. Өгснөр ч одоо яац юм бэ? Мэдгүй тэгээ эргэлж таныг маргааш өдөөс хойш сургууль дээр ирж уулзаарай гэсэн. Чи ямар л найт би одоо яах? Бүүн очиж хичээлээ хийх. Тэг та өдөр ирээрэй заа. Маргааш нь Үгүй чи яагаад өдөр аав нь одоо багш нартай суулгах гэж ирж штэ. Тэг зүг хичээл болсон. Яа. Хүн сургуулаасаа өчлөө. Та ч очих шаардлагагүй болсон. Юу яриад байгаа юм чи одоо мөрөнгөө? Яаж байгаа юм? Яг хөвчтэй. Үгүй мэдхгүй баг эргэлэгч дуудаад тэгэд өрөөлөө нь яваад орсон бохгүй юу? За. Тэгсэн чи эргэлэгч байсан юм. Тэг биеийн тамирын багш байсан юм. Тэнгүүдээ математикийн багш байсан юм. Гэхдээ тэгж дагуулж байж тугсаа. Тэг газар зүүн багш байсан юм. Тэр газар зүүн багш тийм нацаа хийж байгаа. Харин ингэж хэлэл хөөгчлөө. Ты, сука, блядь! Вэ, Маа ТV Top-ийн бичлэг танд таалагддаг бол харамгүй лайк, шеэр хийж YouTube дээр subscribe дараарай. Баярлалаа.